Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр органик химтэй холбоотой бодлого дасгал ажиллая. Дараах нэгдүүдээс геометри изомер үүсгэдэг өөр ангийн төлөөлөгчд X, нэг ангийн төлөөлөгчд болох функционал бүлгийн байршлаас хамаарсан изомер Y. За хирал атом бүхий оптик изомер Z тус хэд байгааг тодорхойлно гэдэг даалгавар өгсөн байна. За тэгэхээр хамгийн түрүүнд бүгдээрээ изомер гэж ямар нэгдэл байдаг вэ гэдгийг ярилцъя. За изомер гэхээр найрлагаараа ижил бүтцээрээ ялгаатай нэгдлүүдийг биднес изомер нэгдлүүд гэж нэрлэдэг ба. За ер нь бол 5 янзын изомер байдаг. Эдгээрээс 3 изомерийг олох энэ даалгавар өгсөн байна. За геометри изомер гэхээр биднес цис ба транс изомерийн тухай ярьдаг байгаа. За тэгэхээр геометри изомер маань одоо хоёрчийн холбоотой нэгдэлтээр үүсдэг байгаа. За тэгэхээр биднес одоо энд 6 янзын нэгдэл үүснэгтэн төгсөн байна. За эдгээр дотрос геометри изомер үүсгэж болох нэгдлүүдийг одоо сонгоё. За тэгэхэд бол биднес одоо эдгээр нэгдлүүдээс хоёрчийн холбоотой нэгдлүүдийг сонгох ёстой. За тэгэхээр одоо энд маань за энэ 3 дахь үүснэгтэнд байгаа. За энэ хоёр атомд карбон хүчил маань одоо хамаагүй хоёрчийн холбоо агуулсан учраас энд цис транс изомер буюу геометри изомер үүсэж болно гэсэн. За энэ нэгдлээс гадна бас хоёрчийн холбоотой за энэ 5 дахь нэгдэл байна. За энэ маань CH2 CH За энэ маань хоёрчийн холбоо хоёрыг агуулсан алкадины бүлгийн нэгдэл байна. За тэгэхээр өөр хоёрчийн холбоотой нэгдэл байхгүй учраас энэ хоёр маань одоо яг геометри изомер үүсгэдэг ангийн төлөөлөгч X маань 2 байна гэсэн үг. За энэ дээр яаж цис транс үүсхийг багш нэнд бичээд өгье. За эхлээд бид цис транс үүсгэхийн тулд хоёрчийн холбоотой 2C-г биччихнэ. За ингээд хоёрчийн холбоог тойроод цис транс үүсдэг байгаа. За ерөнхийдөө нөгөө орон зайд одоо хоёрчийн холбоог тойроод одоо дөрвөн халагч бүлэг байгаа. За тэгэхээр энэ дөрвөн халагч бүлэг маань одоо хавтгай орон зайд ярина энийг. За тэгвэл хавтгай нэг талд нь ижил халагч бүлгүүд нэг талд байх юм бол энэ маань цис изомер болчдөг. За тэгвэл энэ халагч бүлэг маань ижил бүлгүүд маань хоёр өөр хавтгаад байх юм бол орон зайд яриад байгаа шүү дээ хүүхдүүд. За тэгээд өөр За ингээд орон зайд нэг хавтгаа дээр одоо өөр халагч бүлгүүд байрлаж явах юм бол энэ маань транс изомер болчдөг байгаа. За тэгэхээр геометри изомер маань одоо хоёрчийн холбоог тойроод үүсдэг гэж ойлгож болно. За тэгэхээр дараагийн изомер нэг ангийн төлөөлөгчд болох функционал бүлгийн байршлаас хамаарсан изомер Y-ийг олно гэсэн байна. За тэгэхээр энэ дээр одоо ижил функционал бүлэг агуулсан нэгдлийг хайж олно. Гэхдээ функционал бүлэг нь одоо яг өөр байрлалд байгаа. Тийм нэгдлийг хайж олох нэ. За тэгэхээр эхний нэгдэл маань одоо функционал бүлэг болох одоо гуравчийн холбоо агуулсан байна. Мөн хлорын атомыг одоо агуулж байгаа. Энэ маань одоо хлор маань одоо функционал бүлэг болчдөг. За тэгэхээр эхний энэ нэгдэлтэй төсөөтэй нэгдэл маань одоо энэ 6 дугаар нэгдэл байна. За тэгэхээр энэ хоёр нэгдлийг энд ялгаад бичье. За CH 3-ийн холбоо CH2 CH За энэ нэгдэлтэй одоо 6 дугаар бүлэг маань төсөөтэй нэгдэл маань одоо энэ 6 дахь нэгдэл байна. За тэгэхээр энэ хоёр нэгдлийг харах юм бол одоо C-ийн тоо, ус төрөгчийн тоо ижил байна. За дээрэс нь энэ маань одоо хлор гэсэн энэ функционал бүлгийг одоо агуулж байна. За энэ хлор гэсэн функционал бүлгийг
байршлыг харах юм бол одоо яасан бэ? Эхлээд энэ 4 дахь C дээр байрлаж исэн бол дараагийн нэгдэл дээр одоо 3 дугаар C дээр байрлаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань одоо функционал бүлгийн байршлаас хамаарсан изомер болчихно гэсэн үг. За тэгэхээр энтэй төсөөтэй ингээд функционал бүлэг нь өөрчлөгдсөн юм нэгдэл одоо өөр нэгдэл байхгүй байгаа учраас за Y-ийн тоо 2 гэж авнаа биднес. За 3 дугаарт нь хирал атом бүхий оптикийн изомер Z тус хэд байгааг тодорхойлно гэсэн байна. За тэгэхээр хирал атом гэдэг ойлголт гарч ирдэг оптикийн изомер дээр. За тэгэхээр хирал атом гэж ямар атомыг хэлэх вэ гэвэл за нүүрс төрөгчийн атом маань ингээд 4 валенттай учраас 4 халагч бүлэг. За 4 валенттай учраас 4 атомтой холбогддог. За тэгвэл энэ 4 холбогдсон атом дөрвөлээ ялгаатай байгаа нөхцөлд энэ нүүрс төрөгчийн атомыг за жишээлбэл R1, R2, R3, R4. За ингээд 4 өөр халагч бүлэгчтэй одоо холбогдсон энэ нүүрс төрөгчийн атомыг биднес хирал нүүрс төрөгчийн атом гэдэг ингээд одоор тэмдэглэдэг. За тэгвэл энэ хирал нүүрс төрөгчийн атомыг агуулсан нэгдэл маань хирал нэгдэл болчдөг. За тэгэхээр энэ маань тетраэдр хэлбэрийг үүсгэн оршино. За тэгэхээр хирал нүүрс төрөгчийн атомыг агуулсан нэгдэл маань хирал нэгдэл болчдөг. За тэгвэл энэ хирал нэгдэл маань орон зайд одоо оптикийн изомерыг үүсгэдэг. За тэгэхээр энэ оптикийн изомер гэдэг нь толны тусгаллыг одоо биднээс ойлгож болно. За жишээлбэл биднээс толинд өөрсдийнхөө дүрсийг харахад бидэнд адилхан боловч тэр хоёр дүрсийг одоо яг зэрэгцүүлэх юм бол давцдаггүй. За өөрөөр бас биднээс гарын алгаа бас энэ дэр бодож болно. За хоёр гарын алга бол өөдөөдөөс хараад нийлдэг боловч хоёр алгаа нэг зүгт харуулчих юм бол давцдаггүй байгаа. За тэгэхээр яг л ийм изомерыг биднээс оптикийн изомер гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ оптикийн изомер ямар нөхцөлд үүсдэг вэ гэвэл ерөөсөө хирал нүүрс төрөгчийн атомыг одоо агуулсан нэгдэлээр үүсдэг гэж ойлгож болно. За тэгэхээр биднээс одоо энэ нэгдлүүдээс хирал нүүрс төрөгчийн атом байна уу? Эдгээр нэгдлүүд маань гээд одоо хараа явчихна гэсэн үг. За эхний нэгдэл дээр одоо хирал нүүрс төрөгчийн атом байна. За тэгвэл одоо эхний нэгдэл маань оптикийн изомер үүсгдэг гэж ойлгож болно. За нэгдүгээрхийг авлаа биднээс. За нэгдүгээр нэгдэл дээр 1 2 3 за 4 дахь цэгийн нүүрс төрөгчийн атом маань одоо хирал нүүрс төрөгчийн атом байна. За хоёр дахь нэгдлийг харъя. За хоёр дахь нэгдэл дээр 1 2 хоёр дахь нүүрс төрөгч маань нүүрс төрөгчийн атом маань одоо мөн яасан байна. Дөрвөн өөр халагч бүлгийг агуулсан учраас хирал болчихно. За тэгэхээр хоёрдугаар нэгдэл маань бас оптикийн изомер үүсгэнэ гэсэн үг. За дараагийнх нь за 3 дахь дээр 4 өөр халагч бүлэг агуулсан цэгийн атом байхгүй байгаа учраас энд үүсэхгүй. За 4-р нэгдэл дээр мөн бас 2 дахь C маань CH3 OH COH мөн ус төрөгч гэсэн ийм 4 өөр халагч бүлэгтэй нэгдсэн учраас энэ маань хирал нүүрс төрөгчийн атом агуулж байна гэсэн үг. Тэгэхээр энд оптикийн изомер үүснэ гэж ойлгож байна. За тэгвэл дөрийг авчина. За 5 дахь нэгдэл дээр хирал нүүрс төрөгчийн атом байхгүй гэж үзэж болно. За дараагийнх дээр за 1 2 3 дахь цэгийн атом маань одоо хирал байна. За тийм учраас одоо энэ дээр бас үүснэ. За 6 дахь нэгдэл дээр үүснэ. За ингийн бол одоо оптикийн изомер үүсгэж байгаа нэгдэл Z-ийн тоо 4 байна гэж үзэж байна. За ингээр биднээс X2, Y2, Z4 гэсэн хариулт болох E хувьрыг сонгож болно. Өнөөдрийн хичээлээр хүүхдүүдэд изомерыг тайлбарлаж өглөө. За та нар гэртээ дараах даалгаврыг бие дааж ажиллаж хийж үзээрэй. За баярлалаа.